Техник, технологи хурдцтай хөгжиж хэмэл оюун ухаан гэх нэршил бидний ажил амьдралын нэг хэсэг болоод багагүй хугацаа өнгөрч байна. Гэвч дэлхийд ирэх бүх төрлийн мэдээллийг өөртөө агуулах асар том өгөгдөл бүхий энэ зүйлийг бид хараахан зөв өөр ашигтай байдлаар ашиглаж чаддаг байлээ. Тэгвэл үүнд хариулт өгөх олон төрлийн өргөн хэмжээний илтгэл сургалт бүхий Redefine Possible Build with AI арга хэмжээ энэ сарын 19-ний өдөр зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээ нь Google компанийн санаачлалтаагаар зохион байгуулагдж байгаагаар онцлогтой бөгөөд энэ жилийн үрээ Redefine Possible юм. Энэхүү сэдвийг хүрээнд салбартаа тэргүүлэгч, гадаад болон дотоодын чадварлаг инженер илтгэгчид сонирхолтой илтгэл воркшопуудыг хүргэсэн байна. Өөрхөн ажлын байрыг хэрвээ AI-т орлогдохоор ажил байна гэж үзэх юм бол энэс хойшин сулгүй дараагийн суралцах процесс руу орох ёстой. Мэдээллийг бид нар хадгалах биш, хэрэгтэй үед нь гаргаж ирээд мэдээллээр өөрийгөө хангаж чадах учраас бид нар хуучин шигээ чэйжилдэг буюу ямар нэг юм багц мэдээллийг ойлгож авах гэж удах шаардлага байхгүй, шууд мэдээллийг тэр доор нь хэрэгтэй болсон үед нь гаргаж ирээд ашиглаа явах тийм боломж үүсэж байгаа учраас сургалтын орчин бол нэлээд өөрчлөгдөх байна. Улсын ажлууд дээр бас шаардлагагүй дата инсерт хийгээд хийж сууж байгаа ажлын байрууд байгаа. Тэгэхээр энийг илүү AI оруулж ирснээр тэр хүмүүсийг өшөө цааш нь сургах арга хэмжээ авах хэрэгтэй хаа гэж харж байна. Бидний оюутнуудтайгаа хамтраад хийж байгаа судалж байгаа чиглэлүүд гэх юм бол зам тавир байна. Төгсгөлийн асуудлууд тэгээд арай жоохон агсан төвш рүүгээ ороод ерөн сонирхоод байгаа нь болохоор neuroscience байна. Тарих судлал, мэдрэл судлал тал руугаа. За тэгээд өдөр тутмын нийгэм, хүмүүнлэг, байгаль гэх мэтлэн бүр салбар ухаанууд дээр яг энэ салбар ухаанд яг ямар асуудал байна, тэр нь айгүй бидний шийдэж чадах асуудал байна уу гэдэг ингээд баг багаар оролцож байна л да. Ер нь бүх л салбаруудад боломжтой. Тэгэхээр AI бол би бол яг хэлэхдээ яг салбар дундын шинжлэх ухаан хөгжөөд байна гэж байна. Яг тэр салбар дундын шинжлэх ухааныг илүү гоё хөгжүүлж чадчих байгаа зүйл нэ. Тухайн байгууллагын ажилтнууд тэгээд тэр дундаа C-level-ийн буюу удирдах түвшний managerial role байгаа хүмүүс илүү ач холбогдлыг нь илүү сайн ойлгох хэрэгтэй гэж л үзэж байгаа. Тэгээд яг ажилтнууд ChatGPT ч юм уу нэг юм ойр зүрийн юмд ашигладаг болчиход байгаа ч гэсэндээ тухайн байгууллагын хэмжээнд бүтэн зургаар нь удирдах түвшний ажилтнууд томоор хараад яг стратеги гэдэг зүйлээ тодорхойлоод тэгээд нэвтрүүлвэл илүү үр дүнтэй. Хэмэл оюун ухааны технологиуд бол сүүлийн жилүүдэд маш хурцтай хөгжиж байгаа. Бид нар энийг юунтай харьцуулж болох вэ гэхлээр 90-ад онд компьютер хэрэглэлд сурсантай харьцуулж болно. Тэгэхээр яг үүнтэй адилхан хүн болгон сурах хэрэгтэй болж байгаа. Боловсролын системээс ч юм уу хүүхэд бүр тодорхой наснаас эхлээд сурах хэрэгтэй болж байна. Яагаад гэвэл дэлхийд дахина энэ шинэ гэхээсээ илүү зүгээр байх ёстой мэдлэг болж хувирж байна. Арга хэмжээний гол зорилго нь хэмэл оюун ухааны тусламжтайгаар боломжуудыг дахин тодорхойлох, шин санаа шийдлүүдийг бий болгох, технологийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэгдсэн байна. Мөн Google-ийн технологиудыг ашиглан хэмэл оюун ухааны талаарх мэдлэг, туршлага олоход тус төвлөрчээ. Монгол улсын хувьд бол нийтдээ захин хэрэглээ талаас ингээ хараад үзэх юм бол 87% байна гэж анхны судалгаагаар бол харагдаж байгаа. Тэгэхээр бол бид нар бол ийм захин ур чадварыг бол зайлшгүй бага наснаасаа ялангуяа зөвхөн хүүхдүүд, оюутнууд гэхгүй эцэг эхчүүд, багш нар маань бол яг энэ ур чадварыг илүү сайн эзэмшүүлэх тал дээр бол маш их анхаарах ёстой. Шинэ технологиг нутагшуулах, хөгжүүлэхэд бол хамгийн түрүүнд бол ур чадвар хэрэгтэй гэж ингэж үзэж байгаа. Захин ур чадварыг маш сайн эзэмшиж, зөв боловсон ашиглаж чадсанараа яг энэ хэмэл оюун ухаан буюу технологийн үр өгөөжийг илүү сайн хүртэх боломжтой. Технологид хайртай, технологиг сурахыг хүсдэг, сонирхдаг хүмүүс бүгдээрээ нийлээд аль болох хүн цэнийг бүтээгээд хамтдаа хөгжөөд явах тийм зорилготой. Тэнгүүд бидний алсын зорилго болохоор ерөнхийдөө бүх технологи сонирхолтой хүмүүс хоорондоо нэгдээд илүү боломжгүй зүйлийг боломжтой болгох, тэр талаас нь дэмжих, нийгмийн оролцоог сайжруулах, бусдад танигдахыг нь дэмжих гэдэг ч юм уу тийм байдлаар үйл ажиллагаа явуулахыг зорддог. Өөртөө ижлэхэн сонирхолтой хүмүүсийг татъя гэж бодож байгаа юм бол энэ key өгнүүд, түлхүүр өгнүүдээ аягуусаа оруулж өгөх хэрэгтэй. Түүл бүтээгээд ер нь яах гэж байгаа. Бүтээгээд яах гэж байгааг ажилдаа зарцуулж байгаа цагаа багасаад амьдралдаа илүү цаг зарцуулъя гэдэг ойлголт илүү үүсэж байгаа.
үүсэж байгаа гэж бодож байгаа. Тэрнээс биш бүтээмж нэмэгдлээ гэд улам одоо ингээд ачаалттай ажиллах ч гэсэн гэдэг юм уу. Тэгэх гэж бид нар төлийг угаасаа бүтээдгүй шүү дээ, тийм. Тэгэхээр ажлын цагийн одоо ойлголт ч гэсэн өөрчлөгдөх байх. Алстаа. Бид нэгэнтээ хиймэл оюун ухааныг өдөр тутмын амьдралдаа хэрэглэх зайлшгүй шаардлагатай тулгарсан, харин үүнийг илүү ухаалгаар үр дүнтэй ашиглах нь бидний амьдралыг хөнгөвчүүлж бүтээмжийг нэмэгдүүлдэг. AI бол таныг орлох биш, хамтран ажиллах түн шимээ.